Сайн байцгаана уу? Бомбын ордны мандалт буюу бомбын ордны тухай оруулж байна. За өөрийнхөө мандалтыг та мэдэхгүй бол манай Facebook пэйж буюу одоо Арт Хийл цагийн мэн гэх пэйж байгаа. Тийшээ очиод би нэг жижигхэн видео хийсэн байгаа. Та тэр видеог үзээд одоо яаж өөрийнхөө мандалтыг төрсөн цагаараа гаргаж ирж авах вэ гэдгийг одоо та хараад ойлгочих болно. Ерөнхийдөө бол мандалт орд маань бидний гадаад бие физиолог болон бусдад харагдах байдал бусд хүмүүс биднийг анх уулзаад юу гэж дүгнэдэг вэ? Дааш аяг, биеийн одоо харьцаа бусдтай та анх одоо уулзаад яг ямар хэсгийг гаргадаг вэ гэдэг чинь одоо таны энэ мандч буй ордоос ч илүү гардаг учраас та энэ ордоо мэдснээр өөрийнхөө одоо зөв чартыг гаргаж ирэх зөв одоо өөрийнхөө ордны одоо зурхыг гаргахад бүрэн боломжийг мандалт маань өгдөг учраас энэхүү видеог илүү одоо би физиолог талаас нь хий гэж бодлоо. За мэдээж зан ааш бас хамтдаа орно. Тэгэхээр та өөрийнхөө одоо тэр зурлаг чартыг ороод та тэр аппликейшнийг бөглөөд хараарай. За бомбын ордны мандалттай хүмүүс маань ерөнхий гадаад төрх нь нүүр бол ерөнхийдөө бол махлагдав нүүртэй. Нимгхэн уруултай. Тийм нимгхэн уруултай. Нүд нь бас нэг тийм том биш. Нүд бол илүү их одоо тэр эцэг эхийнхээ нүдний одоо тэр ген одоо өнгийг бол шууд тусгаж авч төрсэн байдаг гэж үздэг. За нимгхэн уруултай, жижигхэн чихтэй боловч ер нь бол биерхүү хүмүүс байдаг. За бомбын ордны мандалтыг ер нь бомбын ордыг Тэнгэрийн ван, Санжир хоёр удирддаг. Тэнгэрийн ван бол ерөнхийдөө маш шинэлэг гариг, сүүлд олцсон гариг ирэхс ба бомбын ордныхныг төлөөлж одоо илүү их удирддаг гэж явдаг. Бомбын ордныхны хүмүүсийн маань гол одоо анхаарах зүйл бол шагаа хэсэг байдаг. Шагааг угаасаа удирддаг учраас та шагаа мултлах, шагаа чинь одоо өвдөх эсвэл шагаа хэсгээ маш сайн анхаарч явах хэрэгтэй гэж үздэг. Яагад бол бомб шагааг одоо удирддаг. За бомбын ордны хүмүүс маань их сонирхолтой хүмүүс байгаа. За бомбын ордны мандалттай хүмүүс маань даа ялангуяа их сонин алхдаг. Алхаа гიშгэн ерөнхий одоо хүмүүсийн алхаа гიშгэнээс арай өвөрмөц. Нэг бол одоо юм жингүүцсэн юм уу юм хөвсөн алхалттай, нэг бол ямар ч тач бусд хүмүүсийн алхдаг гიშгтгээс илүү өөрөөр алхаж гიშгдэг учраас хинч харсан гудамжинд одоо бомбын ордны мандалттай хүнийг алхаа гიშгэ явж байхад нь харахгүй байхын аргагүй тийм өвөрмөц алхаануудыг хийдэг гэж үздэг. За бомбын ордны хүмүүс маань бомбын ордны мандалттай хүмүүс маань ерөнхийдөө техник технологи шинэлэг дэвшилтэд зүйлсүүдэд одоо маш дуртай. Найз нөхөд бол маш олонтой. За тэгээд ихэвчлэн өөрийгөө илэрхийлэхдээ байнгын одоо шинэлэг гар утас, компьютер одоо юу гэдэг шинэлэг технологи дэвшилттэй зүйлсүүдээр байнга өөрийгөө одоо хүрээлүүлэх дуртай, өөрийгөө илэрхийлэх дуртай. Интернетэд юм уу, найз нөхдөдтэйгөө байнгын одоо групп чат үүсгээд чаталж идэг, байнга групп хүмүүсийг зохион байгуулж ийш тийшээ хамт явж идэг. За иймэрхүү үйл явдлуудыг хийх маш дуртай хүмүүс бомбын ордны мандалттай хүмүүс байдаг байна. За бомбын ордныхан маань одоо гаднаас нь ингээ хараад анх уулзахад маш нөхөрсөг найз одоо харьцахад маш амархан нөхөрсөг найзрах хүмүүс ерөнхийдөө бол байдаг. За харьцаа бол маш амархан өрнөдөг энэ хүмүүстэй ярьж хэлэх уулзаж одоо санаа оноод зөвлөх маш амар, маш энгийн. Таны яг нэг хэсэг юм шиг одоо найзлж нөхөрлж чаддаг хүмүүс байдаг. Тэгээд ерөнхийдөө бол өөрсдийгөө тэгэж бусдаас илүү гэж юу боддоггүй. Тийм болохоор бусдтай маш эвдүүтэй, friendly, нөхөрсөг бүх харьцаануудыг гаргаж чаддаг гайхалтай хүмүүс байдаг. За бомбын ордны мандалттай хүмүүс маань найз нөхдөдөө маш өвөрмөц. Бодол сэтгэхүй одоо ярьж байгаа зүйлсүүд нь бас их тийм ирээдүйн рүү чиглэсэн зүйлсүүдийг ярьдаг. Зүнч маркийн хүмүүс байдаг учраас одоо болж байгаа зүйлсүүдийг ер нь хөвчлэн ярьдаггүй. Илүү ирээдүйд тийм болно, тийм робот гарна. Хэрвээ бидний амьдрал ингээ өөрчлөгдөжүүл яах вэ гэсэн юм дандаа ийм одоо байгаа ирээдүг одоо авчирч ярьж энэ талаараа маргалдаж бусдтай бас ингэж ярьж хэлэх дуртай хүмүүс байдаг. За астрологийн 11 дахь гэрийг хариуцдаг. 11 дахь гэрийг одоо 11 дахь ордыг хариуцдаг ба одоо 6 ордыг хариуцдаг.
За бомб бол тэр чигээрээ 6 ордны бүх шин чанарыг агуулдаг. Өөрөө бол одоо маш нийтэж олон нийтийг хамарсан зан ааш сэтгхүүг агуулдаг. Өөрөө маш тийм математик дээр суурилсан сэтгхүү, логик сэтгэлгүйгээр харьцдаг. Учираас энэ хүмүүс маань одоо маш одоо инвентив буюу одоо ихэнх зүйлсүүдийг одоо маш их шинэлэг төвшөнд аваачиж өгч чаддаг мундаг хүмүүс байдаг. За бомбын ордны ирчүүд маань одоо ерөнхийдөө бол эмэгтэй хүмүүстэй одоо харьцахдаа илүү их эмэгтэй хүнээс тийм галт цогтой, өөртөө итгэлтэй, ер нь өөрийгөө их хайрладаг, өөрийгөө их анхаардаг, өөртөө хайртай хүмүүст маш дуртай. Өөрөө их олон нийтийг хамарсан үйл явдлуудад дуртай, бусдыг илүү их сонсох дуртай, бусдын одоо бүх талд нь орж маш нөхөрсгөр тусалж дэмжиж өгч чаддаг, тэхийгч хүсдэг учраас өөртөө дандаа тийм өөрийгөө бодсон, өөрийгөө хайрлсан, өөртөө маш их анхаардаг бүсгүүчүүдтэй их одоо харьцаа үүсгэх дуртай байдаг. За бомбын ордны мандалттай бүсгүүчүүд маань маш их одоо эготой, өөрийгөө гэсэн одоо байлдан дагуулах дуртай, одоо тийм төрлийн ирчүүдэд маш дуртай татагддаг. Яг бол өөрөө маш нийтэж бусдыг гэсэн сэтгэл зүрхээр байнга хандж идэг учраас тийм нийтэж өөрөө тийм нийтэж хүн учраас тийм жоохон өөртөө хайртай, хувиа хичээсэн хүмүүст бас их дурлаж хайрладаг. Гэхдээ энэ маань эргээд энэ хоёр хүний балансыг барьдаг учраас одоо өөртөө хайртай, өөрийгөө их анхаардаг маш тийм хатан хаан шиг, эсвэл хаан ноён шиг тийм зан характертай хүмүүсийг илүү их одоо сонирхож тийм төрлийн хүмүүстэй харилцаа холбоо илүү үүсгдэг гэж үздэг. За тэгээд бомбын ордны мандалттай хүмүүс маань ерөнхийдөө бол гэр бүл дотоод сэтгэлийн хувьд бол одоо маш таатай, тийм адгуу яаруу зан характер ерөөсөө өөрт нь байдаггүй, маш тааламжтай. Яг бол өөрийнх нь одоо дотоод сэтгэлд нь бол одоо сугар гариг байршиж байдаг учраас тийм дотроосоо тийм баялаг сэтгхүүтэй, маш нийтэж баялаг сэтгхүүтэй ба бас их баланс их барьсан, бусдыг их одоо зөвөр харсан тийм дотроос тийм сайхан хүмүүс байдаг ба карьерийн хувьд одоо энэ хүмүүс маань одоо илүү их одоо аялал, олон улсыг одоо дамнсан харилцаа холбоо, гүүр болсон ажлыг бас хийх бүрэн боломжтой. Ерөнхийдөө бол өөрийнх нь карьерийг бол бархас байд удирддаг учраас олон талын одоо зүйлсүүдийг нэг дор хийсэн зүйлсүүдэд дуртай, одоо ажлыг олон төрлийн аялал ордог. Тэгээд дээр нь философи, сэтгэл зүрх ордог, одоо олон зүйлсүүдийг нэг дор хийж хамж хийх дуртай. Бархас байдаар хариуцлагатай учраас карьерт бол одоо маш таатай өнцгийг үүсгэж чаддаг. Карьерийн гэрт нь бархас байд суудаг болохоор ер нь бол карьертаа хүрч чаддаг, хурдан хүрч чаддаг. Одоо тийм төрлийн хүмүүс бомбын ордны мандалттай хүмүүс байдаг байхаа нэ. За тэгээд ерөнхийдөө маш нийтэж өөрийгөө зөв илэрхийлж чаддаг агаар бие махбодтой учраас маш их ярьж хэлэх дуртай. Гэхдээ ярьж хэлэхдээ илүү их одоо тэр техник технологи хайрцаж компьютер гар утас одоо хэрэглэж бие юмтэйгээ одоо харьцах дуртай. За энэ нийтэж зам бол одоо бомбын мандалттай хүмүүст бол айлангуй илүү харагддаг. Тэгээд арьс нь бас тийм нэг юм бомбын ордны мандалттай хүмүүс нь арьс нь маш эмзэг төрлийн. Арьс нь айгүй амархан одоо хурдан одоо нэг юм харшил туурамтай, эсвэл арьс нь маш юм цагаан нимгэн арьстай учраас одоо энэ хүмүүс маань арьсаа бас одоо их амархан харшилж улаалт үүсгэж идэг тийм төрлийн хүмүүс байдаг. Гинтийн одоо юм тууралт гарах, тэг гинт алга болох мэтийн одоо янз бүрийн одоо харшлыг бол одоо бас арьс нь их татдаг өөртөө. За бомбын ордны мандалттай хүмүүсийн маань одоо ерөнхий одоо зам байдал бол нийтж учраас одоо бомбын ирэн үед бомбын ордны зам характерууд нийтж бусдыгаа гэсэн сэтгэлтэй, бусдад одоо атаархуу зам байхгүй, одоо өөр тэр групп хүмүүсийг одоо дагаж нэг хэсэг нь болж амьдрч чадах тийм одоо чадварыг бомбын ирэн үе одоо даайлангуяа
одоо энэ зан чанаруудыг илүү их одоо бидрээс нэгж байгаа учраас Бомбийн ордны мандалттай хүмүүс бол одоо яалтчгүй одоо энэ зан чанараа бусдад илүү түгээх, бусдад илүү харуулах юм бол одоо хүмүүс тодорхой хэмжээний танаас одоо энэ нийтж зан чанар бусдыг гэсэн сэтгэлийг бас суралцж авах чадварыг бол та бусдад илүү түгэх боломжтой гэж үзэж байгаа. Бомбийн ордны мандалттай хүмүүс маань олон хүмүүстэй харьцаж олон хүмүүсийг ингэж цуглуулж чадах бүрэн авьяастай учраас энэ хүмүүс маань ерөөсөө л одоо анги хамт олонныгоо байнга удирдан зохион байгуулж идэг, байнгын одоо хамж амж аваад үйл ажиллагаа зохион байгуулж идэг. Ийм төрлийн хүмүүсийг Бомбийн ордны мандалттай хүмүүс хариуцдаг байх нь байна.